Би бол ард түмнээс асууя гэдгийг бол дэмжиж байгаа шүү дээ. Гэхдээ ард түмнээс их олон юм асуумаар байгаа юм л да. Жишээлбэл энэ сонгуулийн тогтолцоогоо асуумаар байгаа. Манай ардын намынхан чинь сонгуулийн тогтолцоогоо асууя гэдэг ард нийтийн санал асуулга тухайн үедээ 20 хэдүүлээ байхдаа санал боловсруулад их хурлын даргад өгөөд нилээ явж исэн л да. Тэгэхээр ийм боломж байгаа юм чи нэгдүгээрт нь сонгуулийн тогтолцоогоо ер нь асуумаар санагдаад байдаг. Томсгосон юм уу, жижигрүүлсэн юм уу, эсвэл холимог профессионал байх юм уу гэдэг. Яагаад тэгэхээр өнөөдөр ингээд 7-8 удаа сонгуул хийхэд аль нь ч төгс биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэгдүгээр ард түмнэрээ асуулгахгүйгээр тэгэл өөрсдөө бид ингэ сонгогдмоор байна гэж хууль баталдаг. Тэгэл зарим нь ардаа үлдээл зарим нь орж ороод парламент ороод зарим нь орж чадахгүй тэгэл үлдчих. Тэгэхээр энийгээ жишээлбэл асуумаар санагч. Хоёрдугаарт нь ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулахаар болохгүй байна гэдэг миний зарчмын санал бол хоёр зүйл байгаа юм л да. Нэгдүгээрт нь ерөнхийлөгчийн сурчилгаа, ерөнхийлөгчийн сонгуулийн сурчилгаа, хуулийн сурчилгаа хоёр зэрэг явахаар өөрөө зохисгүй харагдаад байна. Яагаад тэгэхээр нөгөө сонгуульд төрийн альва үйл ажиллагаа хөндлөнгөөс оролцохгүй тул төрийн албан хаагчийг хүртэл нэг өгүүлэхэд сонгуулийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолцоод байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн албан хаагч чинь энэ 21 хоногийнхоо сурчилгаагаа хийж байгаамаа гэд за гоёор ярил л да манай намд ч юм уу дэмжлэг үзүүлээ яваад ивэл яах вэ гэж. Та нарт бол дэмжлэг үзүүлэхгүй байх л та бодвол. Гэх мэтчлээ юу гэдгийг иймэрхүү нэгдүгээр зүйл нь болохгүй. Хоёрдугаарт нь болохоор миний хэлээд байгаа зүйл болохоор манай ажлын хэсэг гэж яриад байгаа яг хөө тэр нөгөө зөвлөдөх санал асуулгаар хийсэн гэдэг. Тэгвэл нөгөө талаас аваад үзэхээр бас энд чинь үнэхээр мэрэгжлийн хүмүүсийн нүдээр хараад болохгүй байна гэсэн тодорхой юмнууд байгаад байгаа байхгүй. Тэднийг эцлийгүй ээжиж шууд ингээл за ямар ч байсан өөрчлөлт оруулна гэж явах юм бол үндсэн хуулийн хувьсгал болчих гэж байгаад байгаа байхгүй. Энэ бол нөгөө үндсэн хуулийн асуудлаар үндсэн хуулийн хаус маргаа үүсэх юм бол үндсэн хуулиас хамаарат ер нь альва төрийн эргэлт ч гэдэг юм уу хувьсгал гарах боломж гэдэг. Тэр их боломжтой их стойж. Хоёрдугаарт нь тэгээд намар бас явуулна гэхээр бас хэцүүлдэ. Намар яагаад явуулахад хэцүү вэ гэхээр чи нөгөө нэг төсөв батлахын тулд бас цаг хугацаатай. Төсөв батлахын тулд цаг хугацаатай үед бас нэг асуудал гарна. Ямар асуудал вэ гэхээр чи нөгөө төсвөө ярих цаг нь тулчихсан. Тэгээ нөгөө 21 хоног хооронд юу ч ярихгүй байх хэрэгтэй гэдэг нөхцөл байдал бий болцсон. 10 сарын 1-нд чуулган бий болоод 11 сарын 15-нд төсвөө ерөнхийдөө батлаад явдаг тийм хуулийн хугацаатай хуулиуд орж ирдэг шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг хэлэлцэгмээр байдаг. Гэтэл 21 хоног бид за юу ч гэсэн ард түмнээс асууцсныхаа дараа ажиллаа хийя гэж байгаа юм шиг ийм байдал үүснэ л дээ. Тэгэхээр энэ бас цаг хугацааны үед юу болох вэ гэдэг дээр би бас анхаараач гэж дотроо бодоод байгаамаа. Ийм хоёр шалтгаан байгаа даа. Тэгэхээр яах ёстой бүр өөрөө гайхаад байна л да. Уг нь ард нийтийн санал асуулга чинь их олон юм асуухаас илүү тодорхой зүйлийг дэмжиж байна уу дэмжихгүй байна уу гэсэн асуулганд л хариулт авах ёстой шүү дээ. Та тодорхой төслүүд бол яг хөө тэр үл ерөнхий хэмжээнд байна. Тэгээ та дэмжиж байна уу дэмжихгүй байна уу гэдэг. Дэмжиж байна гэвэл тэгээ бид нэр хэлцээл тэр зүйлийг нь яг тэр нөгөө гормынхан саналын хүрээнд шийдээд явдаг. Дэмжихгүй байна гэх юм бол тэр тухай ярихгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлууд тулгарчаад байгаа учраас зүгээр энэ 21 хоногоо яг баталчаад